Энэ бол зүгээр сахарын шижин тэхүү. Энэ бүр таталт өгөөд байна. Арай биш байгаа юм шүү. Энэ арай биш. Энэ ямар муухай заваа. За сайн байцгаана уу үзэгчдээ. Нартай ч юм уу, сартай ч юм уу өдөр Тайсон намайг үзэх гээд ороод ирвэ да. Тайсон ч бүр ганган болцсон байгаа ёстой. Энэ хараа ийм микрофон авсан байгаа. Яагаад вэ гэх юм бол 6 сарын 3-нд миний YouTube хийсний 1 жилийн ой болж байгаа. Тэгээ тэрэндээ зориулаад өөрийгөө шагнаад Милай гэж одоод иймэрхүү микрофон худалдаж авсан байгаа. Одооноос та бүхэндээ дуу дүрсний өндөр чанартай ингээд контент хүргэх гээд Тайсон энийг ингээд худалдаж авсан байгаа. Тэгээ та бүхэн минь 6 сарын 3-нд би ямар спешиал видео хийж оруулахаа ерөөсөө мэдэхгүй байгаад байгаа. Тэгээд ямарсан 1 жилийн ойдоо зориулж гоё бичлэг хийх төлөвлөгөөтэй байгаа. Та бүхэн минь комментэн дээр 1 жилийнхээ ойгоор тийм бичлэг хийгээрэй Тайсонаа хөөе хөгшөө ийм бичлэг хийгээрэй гэж коммент үлдээгээрэй. Тэгээд хамгийн их лайк авсан комментиг 6 сарын 3-нд 1 жилийн ойгоороо Тайсон би хийх болно. За тэгээ бүгдээрээ өнөөдрийнхөө бичлэгэнд аль биесаар орцгоё. За Тайсон би энэ удаагийнхаа бичлэгэнд ийм тор дүүрэн юм худалдаж авсан байгаа. За юу худалдаж авсан бэ гэхээр энэ удаагийн бичлэг маш сонирхолтой. Яах вэ гэхээр нэг TikTok, Instagram, Facebook-ээр за би бол Instagram-аас харсан заяа нэг юм сонин заваан юмнуудыг ингээ хольж идэнгүүтээ вау, nice гэдэг нэг худлаа олон талаа юм ингээд нэг юм гоё мухад мэддэхгүй нэг юм хураа гоголзуулаад идэг нэг юм хүмүүс эдэн штэ. Энэ удаагийн бичлэгэн дээр би яг тийм одоо сонин юмнуудыг хольж идэж үзэх гэж байна. За бид бүхний хамгийн ихэнд хийх зүйл болохоор энэхүү бичлэг байгаа. Та бүхэн минь дүнгээсээ бичлэгээ үзсэн байх харж ах юм бол Coca-Cola гэж чизтэй хольж байгаа дуун гэдэг байгаа шүү те. За тэгэхээр одоо энэхүү кола, чиз хоёроо бүгдээрээ хольж жагаад анзаарах юм бол пэйжент нэг ойролцоогоор 1 минут орчим ингэж эргүүлж жагаад тэгээд уугаад байгаа юм. Тэгэд үнэхээр амар гоё байгаа юм шиг нэг юм вау гэж мэгээд ингээ хурууга гаргаад байгаа сте. За бүгдээрээ ямар ч гэсэн үнэхээр яг вау байна уу, нөө байна уу гэдгийг одоо шалгацгаая. За үзэгчдээ би та бүхэндээ нэг бяцхан мэдээлэл хүргэе. Бид бүхний мэдих ондоод шинээр бүртгүүлээд 66 ГБ хугацаанд дуустдаггүй дата тэг төргөөр авах боломжтой ах нэ. За мөн аппликейшнаар дата авах бүрт хайрцаг нээгддэг бэлэгтэй болсон байна хөөе цаанчин. За тэгэхээр ямар бэлэг вэ гэх юм бол та бүхэн минь аппликейшн дээрх box гэдэг товчон дээр дараад та бүхэн минь өдөр бүр бэлэг эргүүлэх боломжтой ах нэ. За тэрхүү бэлгийг эргүүлснээр ямар бэлгүүд хожиж болох вэ гэхээр iPhone гар утас, PC, TV, чихвч, цаг, Osmo гэх мэт хүнд хэрэгтэй бүх сайхан бэлгүүдийг багтаад хийцэн тийм урамшуул зарласан байна хөөе үзэгчдээ. Ямарсан зөндөө олон төрлийн ухаалаг бэлгүүд байгаа гэж шүү. Та бүхэн минь амжилт тэрхүү бэлэг мэлгээс нэгийн чолоор шүүрж авахыг хичээгээрэй. Тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Ондоогийн энэхүү аппликейшн руу ороод хурдан бүртгүүлээрэй. Амжилт хүсье. Ямар сонсогдож чинь микрофонтой байхаар янз юм байна уу үзэгчтэй. Одоо ингээ колон дээрээсээ хий чинь. Гутгаад. Ингээ гутгаал юм заяа. Жохон нэг тийм хогийн харагдаж байна. Танай бодолтой чизтэй кола. За одоо энийгээ бүгдээрээ пэйжент нэг ойролцоогоор 1 минут хийгээд гаргаад ирэн. Тэгээд нэг юм сонин дээр юм хөөстэй болох хэрэгтэй юм шиг байна. За бүгдээрээ 1 минутын дараа эргээд болцъя. Тэгээ бүр яг нөгөөний бичлэгэн дээрх шигэ болчиж би та нарт дээрээс нь камера барьж байгаад харуулъя. Яг түрүүний бичлэгэн дээрх шиг ингээд дээрээ ингээд хөөс цагарсан яг ийм болж ин заяо. За ямар ч байсан бүгдээрээ амсцгаая. Энэ одоо ингээд халуунаар нуух юм бахта ямар сонин гаж юм сэтгэд юм бэ? Хүй. My God би нэг хогийн гэж бодсон. За бүр үнэхээр хогийн ёрын амттай гэж бодсон. Ингэхдээ надад таацаадах юм, нийцээдах юм. Үнэхээр дажгүй энэ түү энэ бол. What? Би тэднийг худлаагаас л эрхийн урууга гаргаад ингэж боддог гэсэн. Гэхдээ энэ бол гоё байна. Яг ийм чиз кола хоёр нь хоёулаа амтагдчихж байгаа ч гэсэн яг ингээд хоёулангийн уугаал ингээд амар бөөлт сүрэл гэх юм болоо гэсэн чи үгүй байна. Айгуу дажгүй. Би бол 10-аас 8 оноо буюу 80-тай би өгөх юм байна. Яг энэ колотой одоо уух зүйл. Аачих нь бидний хийх ёстой зүйл маань энэ байгаа. Эний бичлэгийг та бүхэн минь эхлээд үзээрэй.
Бид бүхэнд мэдээж агшаасан будаа эрэхтэй байгаа. Агшаасан будааг ингээд доотлолт нь тавьж агаад дээдлэлт нь KitKat тавьж агаад тэгээд ингээд чиз ингэж асгаж агаад дахиад ингээд пэйжент хийж агаад идээд байгаа. Надад бол жоохон what гэдэг мэдрэмж төрчин. За будаа шоколад чиз ёо яг нэг юм дараа нь цэцэг алдъя шүү чи гэж байгаа юм шиг сонсогдож байна. За энэ надад бол мэдээж би юм бяцлаг авсан. Тэгээд мэдээж бид бүхний гол орцуулах KitKat авсан байгаа. Бид бүхэн шилэн аяганда эхлээд агшаасан будаа хийх хэрэгтэй байгаа. Жоохныг энэ бол арай л их энэ одоо юу вэ? Агшаасан төмөр юм ааш. Ямар хатуу юм бэ? Энийг эхлээд пэйжент хийж яах хэрэгтэй юм шиг байна. За тэгэхээр бид бүхэн будаагаа агшаачихсан. Доотлих нь ёроолт нь будаа байх ёстой. Энийг ямар ч хүүхэд гэртээ хийж идээсэй гэж зөвлөөгүй шүү. Зүгээр л яг ингээд сонирхолтой байж магадгүй гэдэг үүднээс хийж байгаа болохоор та бүхэн минь гэртээ эцэг ихийн хяналтгүй дээрэс нь гиз мэц амархан өвддөг хүүхдүүд байх юм бол битгий хийж идээсэй гэж би хүсэж байгаа шүү. KitKat ингэж тавиад за бяцлага айгуу гой урлагтаа цэцэн тэр ингэж мингээд ёо хаана зурлаг яваад байна тий. За харагдах байдал бол нэг иймэрхүү болж байна. Бүгдээрээ одоо 2 минут пэйжент хийгээ гаргаад ирээ. Саяны пэйжцэн юм маань ийм боллоо. Ерөнхийдөө сая зураг шигээл үгүй зураг бишээ бичлэг шигээл боллоо. Яа түлхтлээ. Ямар ч гэсэн энийг амсч үзье. За амсцгаая. Хөөе үзэгчтэй. Яагаад энэ би уг нь энийг бүр ингээл бүр голдоо ортлоо муулъя гэж бодож хийсэн за. Гэхдээ энэ үнэхээр амар идэж болохоор байгаад байгаа байхгүй юу? Идэж болохоор. Энэ гэхдээ яг үнэнгийн хэлэхэд айгүй дэжгүй амттай байгаад их юм. Үнэр нь бол яг нэг тийм арт шиг үнэртэж заяа. Гэхдээ ингээд идээд үзэх юм бол нөгөө үзэмтэй будаа шиг амтагдчихин гэх юм уу? Нэг муухай бол биш. Гэтэ нэрээ ер нь үзэм будаа хоёрыг хольж идэж болоод тахад шоколад будаа хоёрыг яагаад хольж идэж болохгүй гэж. Тэгэхээр энэ дайггүй амттай байх нь тодорхой юм байна. Надад бол их муухай санагдсангүй 10-аас 7 буюу 70-аас өглөө. Ямар сони юм бэ? Яагаад би муулахгүй байгаа юм бол айгүй дайггүй байгаад тах юм. За дараагийн бичлэгээ үзцгээе. Бичлэгэн дээр болохоор KitKat-ыг ингээд өндөгтөө ингэж хольж байгаа шараад идээд байгаа байхгүй юу? Надад тэр нас яг үнэнгийн хэлэхэд нэг юм хар ухаанаар бодгод гэдэг нэг тийм мэдрэмж төрж байгаа сте. Надад тийм мэдрэмж төрж ин заяа. За ямар ч байсан хийж үзье. Бидэнд KitKat байна. Өндөг байна. Нэг ширхэг өндөг хаглаад KitKat-н дээрээ бас гойжуулна. Энийг болохоор ингээд гараараа ингээд холиод байсан баха. За ээж би хараадах юм. Тийм байна. Гараараа ингээд энэ KitKat-а өндөгтөөгөө холих юм байна. Гараа ингээд угаах хэрэгтэй. Би дүнгээсээ гараа угаачихсан. Тийм болохоор бүгдээрээ шууд холчихъя. Хүй өндөг чинь ийм сонин галбир мэлбэртэй байдаг лээ. Ямар эвгүй юм бэ? Анх удаа өндөгт ингээд нүцгэн гараараа хурж үзчих шин. Ямар ч байсан одоо бүгдээрээ энэ бэлдсэн KitKat-а очиж хайруулын тавган дээр шарцгаая. Let's go. Ямар ч байсан энд ингээд тос маань халж ийн. За тэгээ тосон дээрээ бүгдээрээ шууд KitKat-а ингээд хийчих юм ээ. За үнэр та нарын хувьд бол зүгээр яг шарж байгаа өндөг шиг л үнэртэж байна. Одоо энэ KitKat-а сайхан хайлуулад ингээ нилээсээ хутгах хэвээр заа өндөгтөөгөө. Ямар ч байсан би нөгөө KitKat-а өндөгтөө цуг шараад аваад ирлээ. My God харагдах байдал бол зүгээр нэг юм шарвин шиг харагдаж байна. Амтлаад үзэнгүүт одоо ямар юм байд юм болоо тэнгэр минь. Гэтэ эхний хоёр нь гайгүй байсан болохоор энэ дээр бас айгүй гайгүй найдвар бол тавьж шүү би тавьж. My God миний ходоод бүр зочирдж байгаа хат энэ мэдрэл мотой юм чи хар шүн одоо яагаад хүнлүү юм чихээд байна л гэж бодож байгаа хта. Заамсч үзье. Энэ надаа яг нэг тийм халуун торт шиг амтагдаад их юм торт. Белон мэлүү ч юм уу яг нэг тиймэрхүү юм идж байгаа юм шиг мэдрэмж төрүүлж байна. Яг үнэнгийн хэлэхэд энэс муулаад тахаар юм ч гэсэн үнэхээр байсангүй төгөө дажгүй байна. Дажгүй. За надын хувьд бол нэг муухай санагдсангүй 10-аас 8 буюу 80-таа би өглөө. Бас их сонирхолтой юм аа. Өндөг KitKat хоёрыг нийлүүлээд идээ суужиг гэж би бүр амьдралдаа ч төсөөсөнгөө. За дараагийн амттангийн бичлэгээ үзцгээе. Дараагийн та бүхний харж байгаачлан нүдэндээ ч итгэхгүй байгаа сте. Орeo печений голд нь
спам буюу одоо нөгөө нэг лаазалсан хям тавьж байгаад идээд байна. Йоо за надад тэр бол үнэхээр онцгой санагдчихээн. За Орео бичээ хэрэгтэй. Лаазалсан хям хэрэгтэй ахны. Нэг ширхэг Ореого голоор нь ингэж салгаад тэгээ одоо энэ голоор нь бүгдээрээ спам буюу хяма тавьж байгаад одоо иднэ гэсэн үг. За ингээ авчлаа. Спам. Ой. Заваарч өгч гинөө. За ингээд хямтай Орео. My god, ямар заваан байх. Ёй. Энэ яг үнэнгийн хэлэхэд зүгээр нэг тийм чихэрлэг талах хямтай идэж байгаа юм шиг санагдаж байна. Зүгээр яг хям талах идэж байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Ямар сони юм бэ? Харахад нэг юм огүйц төрмөр юм шиг мөртөө идээд үзэнгүүт үнэхээр гайгүй заяо. Гайгүй. Хөөх яг нэг тийм шууд бөөлжөд гаргахаар муухай биш байгаа байхгүй юу? Орео болон спамын амтлагаан дээр бол 10-аас 8 буюу 80-тай бие өгөхөөр шийдлээ. Надад бол таалагдлаа гоё байна. За одоо бүгдээрээ дараагийн имчилгээ үзцгээе. Гарч байгаачлан дөпү одоо нөгөө нэг Солонгос нөгөө нэг шоронд ороод гарч ирсэн хүмүүс дөпү идтэн штэ. Тэр дөпүн дээр M&M гэж чихэр идэн штэ. Тэр чихрийг ингэж асгаж байгаад идээд байгаа юм штэ. My god хинт тэгэж цуулж идэн гэж төсөөлдөг байна. За ямар ч ясэнтэй хэрхэн яг ямар амт гараад байгаа юм бүгдээрээ амсаад идээд үзье. My god бид бүхэнд энэ удаагийн одоо хийх зүйл дээр ийм дөпү хэрэгтэй. Хүн дээрээ асгах ийм M&M гэдэг чихэр хэрэгтэй байгаа. Нэг иймэрхүү болно. Яаж ёо дөпү M&M би бүр дөпү түүхийгээр нь ч идэж үзээгүй штэ. За ямар ч байсан дөпү болон за дөпү болон M&M чихэр маань нийлээд ийм болсон байна. Энэ хараа ингээд дээдлэлт нь ингээд чихэр маань ингээд хайлаад амар янзын гой өнгө гаргаад байна. Ёо бити миний компьютерийг заван болгоод байда. Нэг дөпү, хоёр M&M. Энэ бол жоохон онцгой юм шүү заа найзуудаа. Энэ дөпү ч угаасаа өөрөө түүхийгээр амар муухай амттай байна. Харин ч энэ чихэртэйгээ нийлгээрээ илүү гоё амт үүсгээд байгаа юм шүү. Надад бол яг уу нэг ер нь бол онцгүй заяа гэхдээ бас онцгүй дотроо гайгүй онцгүй тийм дажгүй онцгүй заяа. Тийм болохоор 10-аас за 6 буюу 60-таа D өглөө. Наачихын болохоор та бүхэн минь дүнгийн сая бичлэгэн дээр үзсэнчлэн талах хэрэгтэй, дахиад чиз хэрэгтэй. Тэгээд нэмэлтээр мэдээж Haribo гэдэг чихэр маань хэрэгтэй байгаа. Талхан дээрээ бид бүхэн ингээд чизээ тавих ёстой. Тэгээд чизэн дээрээсээ бид бүхэн алдарч Haribo чихрүүдээ айгүй хөөрхөн маягийн тийм хөөрхөн тест дараатай нэг тийм галцхар өрөх ёстой заяа. Тэр эцсийн үр дүнд бол нэг иймэрхүү болж байна. За тэгэхээр бүгдээрээ ийм болсон одоо Haribo-то буюу бамбууштай талхаа бүгдээрээ пэйжэнд нэг минут орчим сайхан эргүүлж хагаад одоо юм бамбууша гисгээр нь гаргаж ирээ сайхан идэх хэрэгтэй байгаа. За ямарсан бүгдээрээ пэйжчээ тэгээд эргээд уулзъя. За саяны Haribo маань ийм болсон байна. Гойчлоо. Яа. Айгүй халуун байна. Энэ хараа утаа мутаа савлж байна. Нөө яас итгэж хэцүү бэ? Пүү. Энэ бол зүгээр сахарын шижин тэхүү. Пүү. Нүл чихэр. Яаж ийм юм чи идэх юм бэ? Энийг идэл маргааш зүгээр бүхшүүд хорхоодох юм байна. Тэнгэр минь ёо. Пүү. Энэ бол идэлтгүй. За энэ бол зүгээр 10-аас 0 тэгтээ. Өө энэ одоо байгаа байдлыг харалтаа энэ одоо анкагаа алдсан нэг. Одоо юмаа энийг угаачаад ирээ. Энэ одоо гатчуул бүр заваарсан юм болох юм байна. Бичлэгэн дээр гарч байгаачлан шоколад болон майонез хоёрыг хольж идэж байгаа. Ёо тэнгэр минь энэ бол миний хувьд бол хамгийн заваа амттай юм болох байх гэж би бол бодож байна. Ёо миний муу ходоод намайг бүр стаад үзэж байгаа хта энэ мэдрэл муутай юм чинь гээл
За ингээд шоколада тавина. За ингээд гойжулчин. Тэгээ энийгээ сайхан шоколадан дээрээсээ тараанаа. За сүүлийн тимээний ачаа хүнд гэж энэ бол үнэхээр муухай харагдаж байна. Энэ үнэр танар манарч гэж үнэхээр аимшигтай байна. Йоо. Энэ бүр таталт өгөөд байна. Энэ майнууд шоколад арай биш байгаа юм шүү. Энэ арай биш. Энэ ямар муухай заваа бүр ёо юу юм бэ? За энэ үнэхээр биш ээ. Энэ арай биш. Миний бүр хотоод нэг л биш болоод байна. Энэ бол энэ зүгээр хай ёо юу хогийн заваа. Ер нь юу ч хийгээд байгаа юм те. 10-аас тэг буй тэгтээ. Энэ бол үнэхээр таалагдсангүй. Энэ бол ямар юмныхан лайк гэдэг ийм лайк өгөхөр энэ тхүү. Ёо. За ямар ч байсан амар сонирхолтой бичлэг боллоо. Миний хувьд аль дээр үеэс хийгээд энэ бичлэгийг маш их бодоо яваад байсан. Тэгээ ерөөсөө хийж чадахгүйсараад эцэст нь ингээд энэ өдөр хийлээ. За тэгээ ямар ч байсан та бүхэнд амар сонирхолтой байсан байх гэж бодож байна. Би одоо энэ бичлэгийг үргэлжлүүлээ. Дараа нь цаашаа part 2, 3, 4, 5 гэдээ ер нь нэлээд олон төрлийг бас хий гэж бодож байгаа. Хэрвээ энэ бичлэг таалагдсан бол та бүхэн минь комент хэсэг дахиад үзье. Дахиад арай өөр төрлөөр хэлгүүлж үзье гэд комент хэсэг та бүхэн минь бичээрэй. За тэгээ ямар ч байсан бичлэгийн маань энэ хүртэл үзсэн үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Бичлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Концерт дуслаа. Конец бэлмаа. Баярлалаа баяртай. Яарал дааран дааруул хөлтөн хөлтөөлөх үхэл огч нь. Баярлалаа баяртай. All my time I'm waiting you to answer the phone. Nothing seems to happen, but the last stage is gone. I hope